Явцсан уу? За. За би бол 1980-ад оны их үеийн хүүхэд. Одоо социалист нийгмийн сүүл үеийг одоо мушгиж одоо 1990-ад онтой бол залгсан 10 гаруй наснда эмээ өвөө хөгшчүүдийн яриагаар одоо энэ хилмигдүүлэлтийн үеийг сонсож дуулаж ийм үе байсан байна гэдгийг ойлгож мэдсэн. Ад хажлыг өдөртөн зохион байгуулах синхронис үзүүлж байна. Үзэж харж байгаа, дуулж байгаа одоо ямар ном зохиол кинонаас энэ хилмигдүүлэлтийн үеийн холбогдлолтой мэдээллийг одоо олж авах вэ гэд ингээ харахаар их хомсхон байд юм байна. Тэгэхээр ингээ хойч үед маань дүүнерт маань залуу хүүхдүүд маань мэдээлэл өшөө илүү өргөн цар хүрээтэй үлдээх ёстой юм байна да гэдгийг одоо ойлгож эхэлж байна. Кино уран бүтээл, баримтад болон уран сайхны кино зохиоллуудыг одоо бичиж тойрох цаг үеийн юм болоо да гэж одоо уран бүтээлчийнхээ хувьд ингэж бодож байна. Өв соёл, ёс уламжил одоо удам ухсааг үгүй хийж байсан одоо зөвхөн одоо энэ алтан уургийн одоо энэ тайж ноёд одоо ноёдуудаас гэтэл одоо 40 гаруй хүнийг одоо хилмигдүүлсэн байдаг. Тухайн энэ мэдээллийг бас олж сонссон. За тайж одоо бусад огсааны хөнгөл тоо томшгүй боловсрол, эрүүл мэнд, шашин шүтлэг монголчуудын сор болсон энэ хүмүүсийг бол одоо тухайн тэр үеийн хилмигдүүлэлтүүд бол өстой хайр найргүй бөмбөгдөж одоо үгүй хийж одоо бүх түүхийг умартуулж исэн энэ аимшигтай хар энэ жилүүдийг бол одоо бидний хойч үеийнхэн бидний үеийнхэн үргэлж дурсаж хүндэтгэлтэй харьцаж энэ хилмигдүүлэлтийн энэ аимшигтай цаг үед хилмигдэж байсан Монголын сар болсон энэ салбарын оюунлаг энэ хүмүүсийг үргэлж дурсан санаж байгаарай гэж одоо та бүхнээс амжилт хүсэх байна. Хамаг монголчууд бүү мартагтун. Хадуун итгэл сөхөрсөн хатан зүрх шархирсан хар дардсан зүг шиг он жилүүдийг хамаг монголчууд бүү мартагтун.